Тэгэхээр одоо намайг оюутан байсан цагаас хойш 40 гаруй жил бид бол энэ танхимд нэгт сонсож байна. Бидний одоо оюутан байхад намайг сургууль өөрийн байр. Энэ одоо Улсын сургуулийн хуучин сургууль байгаа тэр яг оюутан байдаг. Хичээлээ тэр лекцээр хамтан заалтаа хичээлээ ихтэй явуулж хийдэг. Одоогийн энэ байр авцаач Антомын корпус гэж нэг том заалтаа ганц давхар байсан. Бидний Антомын корпусоос тэр сургуулийнхаа монголоор хооронд нь 15 минутын багтаж нөрөөлөж лекцэн ийм үгээр ийм учраас одоо таавал ийм сайхан экономикаа олон одоо сайхан лабораторитой ийм болж хөдсөн байна. Ийм одоо за үнэхээр физиологийн тэнхим бол физиологийн тэнхим гэхээр ийм ярих хэрэгтэй. Үнэхээр ялгаач яг үнэхээр ялгаач бидний үед бол болсон хэрэг байсан. Физиологийн тэнхим бол намайг одоо юм судлах хорхойтой болгосон. Ийм физиологийн тэнхимд төгсөөд багш болсон маань оюутан цагаас манай физиологийн тэнхимийн багш нар одоо зарцуу багш, од багш, бидний оюутны эрдэм шингээний дугуйн одоо юм судлах ном хорхойтой болгосон. Нас тэр үеэс одоо судалж өнгөчих юм. Физиологийн тэнхимийн би нэг онцлог байна. Физиологийн тэнхим бол тийм хөрвөх чадвар сайтай мэргэжилтийн бэлтгэдэг тийм. Тийм учраас манай физиологийн тэнхимд одоо ажиллаж байсан, багшилж байсан хүмүүс олон талын мэргэжил хасагч чадсан. Тийм учраас одоогийн одоо эсийн биологийн хэлээр бол stem cell одоо өмдөл гэсэн ямар ч эсвэл хөрөх чадвартай ийм тэнхимд одоо би анх эрдэм нэгдлийн одоо бодгоо эрдэм нэгдлийн амтанд орсондоо их багч явдаг. Манай тэнхимийн тэр хөрөх чадвар бас хэвэр юм байна. Эдгээр бол одоо оюутны соёлын төв дэвтэг зарчаад тэгээ одоо ингээд орчууд бол бусад өөр хүн байж байгаа. Тэр бол одоо тэр хөрөх чадвар бас хэвэр юм сайхан байна. Би өөрийнхөө мэргэжлийн би одоо намайг улсууд янз янзын мэргэжилтэй гэдэг юм л да. Одоо вирусолог гэдэг. Тэр нь вирусолог, микробиолог гэдэг бол физиологийн салбар мөн гэдэг тийм бодлого. Ийм лекц өгч гэж. Ягаад гэвэл энэ ангаах ухааны микробиологийн үндэслэгч Роберт Кох гэж Германы эмчүүд сүрийн яг нээсэн тухай анхны одоо лекц Берлингийн их сургуулийн одоо физиологийн тэнхим майнер гэж одоо профессийн тэнхим агуулсан. Тэр микробиолог гэдэг нь байгаа. Түүс микробиолог бол физиологоос төрж гарсан. Ийм баг. Нүгээрээ одоо манай физиологч бахархаж байна. Та хүн бас нэг юм ажилласан байж магадгүй. Одоо Нобелийн шагналын 5 салбарын нэг нь бол ангаах ухаан ба физиологийн сонголт. Физиологи гэдэг нь ангаах ухаантай тэмцэх. Ангаах ухаан дотор нь байдаг биш. Яагаад гэвэл физиологи гэдэг нь дандаа тэр үед амьтан дээр хийсэн экспериментийг хүнийх болгож одоо хувирдаг.
Тийм учраас амтлагч мэддэг учраас физиологи их өргөн. Сүүлдээ одоо Мариссаар байгаа зарим улсуудад энэ ангаахын салбар гэдэг. Үүнээс ангаахтай тэнцүү салбарын ийм одоо хүмүүс манай энэ багшиж байгаа улсууд бас толгой дээгүүр өгсөн. Түүнээс одоо бидний хүн болгосон Харига чодогч, Атом хан багш, энэ сууж байгаа одоо бомбууд тэсцүүг багш, зөвгээ багш, Батманх багш болон одоо ахмад багш нартаа одоо байн баярлж явдаг шүү. Та бүхний сургаж хүмүүжүүлсэн тэр юмыг эзэмшиж Шингээснийхээ хүчийг гаргах гэж ичээд явдаг шүү. Харин та нартаа ачиж нь хариулж чадсангүй одоо ингээд дуусгав. Гэтэ одоо хэвцээрээ энийг би микробиологч, физиологчоос төрсөн гэдгийг батлах тийм нэг зүйл гэж байна. Тэгээд одоо манай тэнхимийн маань 70 жил гэдэг нь бал гэдэг бол одоо бас өндөртэй нас. Монголчууд бол одоо масаавал 60 наснаас хойш тэмдэглэдэг байсан юм шүү дээ. Одоо ч нэг настай л ойгоо тэмдэглээд байдаг. 60 насны хүн бол ойгоо тэмдэглэдэг. Тал тавьчихсан. Тийм учраас бол одоо энэ хүндтэй бас эргэж бодуучтай тийм одоо манай тэмдэглэх одоо бас их сайхан асал одоо шинэлэг тэмдэглэж байгаа юм байна. Би одоо бид бас өөр бас зарим тийм бас хамаардаг юм аа. Заримдаа. Тэгээд одоо ямар ч байдлаар би давал ийм эрдэмтэг хэлбэрээр зохион байгуулж би энэ одоо хэлж байна. Тийм учраас одоо эрдмийн далай номоос өгөхтэй учраас би зарим номуудынхаа эсхийг тэнхимийн эрхлэгчийг би мөнх ойлгох докторыг гэж бодоод ирсэн цоо шин залуу доктортой болсон юм байна. Тэнхимийн хэмлэг амжилтч одоо доктортой энэ физиологийн тэнхимийн сайхан нэрийг хөрөх чадварыг сайжруулан сайн болгож яваарай гэж өрөөгд бидний номоо хэлье. Ярнаас өгдөө сойгоо тэмдэглэх хэрэгтэй. Ингээд өөрөөр төвчний бичсэн юмудаас бас шилж сортлоод харин ботын бичээ гэсэн манай дэцэг багш дэмжсэн. Дэцэг багш миний номуудын ерөнхий редактор. Энэ 11 одоос бас 11 үеийн болчихж учирч яваа. Гэхдээ түүх харагдав. Энэ батин яа хоёрхан хавыг бэлтгэсэн байгаа. Тэнд гурван байна. Энэ номог маш хүндэлтэй үзлээ. Энэ батин энэ агуулгын ботын нэгдүгээр ботны физиологч байна. Физиолог дэцэг багш манай дээд мэдрэлийн физиологч. Манай одоо физиологийн тэнхимийн уламжлалт сэдвүүд Монгол багшаас ахуулаад одоо Атом хан багш, зөв багш, миний мэдхээр Цүхбат багш нар бол одоо мэдрэлийн физиологч. Түүнээс намайг бас мэдрэлийн физиолог руу одоо оруулсан. Тэр нэг талаасаа нэг талаар бас яхны эдэрт юм болсон. Яг л мэдрэлийн физиологийг тэрвүүлсэн эсийн мэдрэлийн төвшөнд эсийн төвшөнд молекулын төвшөнд одоо ярьж эхэлж ирсэн үе. Энэ тэрвүүлбэр багшийн одоо заавраар ном хэлж заслаад ой ухааны молекулын физиологийн одоо хэлсэн маа. Алтын хөрсгөлийн хүнжлийн онцлог тань ийм маа тэсвэрүүдийн юм заасан удаан төрүүлсэн. Гэхдээ тэр молекултай ажиллах явцад
Энэ одоо молекулын чинь үүдүүд өшөө хүн дээр судлах хэцүү юм байна. Арай жижиг тэр юм дээр судлах гээд вирус байдаг асуудал дээр вирусыг биелэхгүй байсан. Өчнө юм гэсэн. Тэр энэ батгүй тэр үед одоо физиологийн юм бичижсэнүүдээ бүгдийг нэгтгэхэд энэ учраас физиологийн техникүүдээр өдөрт судлалын ажил хийж байгаа хүмүүсийн тусалбарууд тавж ирж байна. Арай олон юм юм байна. Номерын вакцины тухай. Одоо вакцины 2000 онд явуулсан одоо интернетийн нэг судалгаагаар хүн төрөлхтний сүүлийн 1000 жилд бодож олсон 10 толгой бүтээл нэг. Нэг нь одоо улсуудад зарим ойлгохгүй. Энэ учраас дахин физиологийн бүтээгдэхүүн. Дахин хүний биеийн эсийн үйл ажиллагаа. Энэ учраас сайн юм байна. Бас тав. Би хоёр чиглэлээр эрүүл байх микроб хэрэгтэй юу? Нүүдийн түүхэн хэмжих микроб болчихсон. Микробын болдог одоо аймаар юм байна шүү дээ. Микроб байхгүй бид байхгүй гэдэг бас юм. Тэгэхээр микробиом гэдэг нь бас хацгүй шинэ том юм доо. Энэ нэг том юм бодож хүмүүс Америкийн Нобель Жошуа Кубин 2001 онд микробиом энэ томьёо хараад одоо тогтоосон Харвард энэ нь юу гэсэн үг тодорхой организм очны сорч үс байгаа микробын нийлбэр геном энэ организм хоёр дахь геном Жошуа Лидерберг одоо 2000 онд хүний геномын пептидийн газрыг бүрэн тогтоосон. 3 геном тэрний дараа хийсэн. Та нар одоо хүний одоо геномын бүрэн тогтооцлыг яриад бүрэн бишээ дотор нь байгаа бидний нэг хэсэг бидний биед бол 10 микробын хэсэг. Тэр бидний дотор бүх одоо микробыг шүүрж яваад цэвэр савн хийвэл 1 кг 320 г микроб бүтээж байна. Өөр юм. Бидний тархины жингээс ялгын хэрэгтэй. Тэрнийхээ геномыг мэдээгүй ч та нар одоо хүний геномыг бүрэн одоо нээждэг гэж ярьдаг чинь. Энэ учраас тэр микробын бүрэн геномыг мэдсэн цаг сая хүний геномын тухай хэлсэн. Энэ микробиом судлалын тулд одоо хоёр сорч энэ нь одоо тэр организм байна уу одоо орчин байна уу тэр нэг нийлбэр үтгэх хүчлээс одоо whole genome sequencing энэ байгаа бүхэн бидний байгаа whole genome sequencing тийм одоо ямар хэлбэр эсвэл 16S exon энэ ийм хоёр энэ одоо микробиомын бүлээс мөч орчин хувь нь бол өсгөлж байна. Тэгээд одоо хуучин бүлүүд микрофлора бид тэр бидний дотор байгаа микробиомоос 30% бид ууч чаддаг. Тэгээс одоо микрофлора гэж ярих нь багс одоо тэр микробиомын үүсгэж микробиомын дотор задлаад бактериом, вириом гэдэг бас ямар хэсэг сууж байгаа. Микробиомын судлах агуулгын учраас sequencing. Энэ микробиомын дараа. Микробиомын дараагийн одоо тогтоох схем юм байна. Одоо хоёр утастай биеийн хааны одоо нэг утсыг гаргаад нөгөө талын утсан дээр нэг бисраг олохын тулд дөрвөн микробиом уг нь анх одоо сэдсэн
sempre exame arabi tüketilince Roşka'daki nabızı, Ramsas Akkar'ın tarafından arabi tüketilir bilgisi iyi motoru nasıl? Demikian para ini satu jawab ilişki konusu. İyi motor. Çünkü burada bir doktorun bu 조금 구안이 뱀빛은 얘기가도 소 제토팀 아드님 금융 뱀빛은 그러면 인 아르비터 웰슨 본공대로 될 수도 시대 아드님 있어. 이니 것도 이런 거 많이 안 있어도 생긴 안기 있듯 있는 것도 이거예요. 가져간다든가 나오는 점이 없습니다. 나라는 그때도 봤으면 없긴 없어도 이는 어떤 그런 그때 도수들이 뭘 그걸 허물을 못 쳐. 이 누르면 일들 버려서 되고 시작하고 내일 일들 버려서 되고 양손에 오면 그때 가는 거야. 대리 나중에도 시작부터 붙는 것이죠. 이 목차에서 세이브링 앙크니 아르바라도 저런 들은 그때서 덕수 팀 혹시 다섯하에게 또 그때 라dik 덕덕한 도도 도충나는 작시야. 어떤 우리 문화가 또 시행되는 그 혹시 아마 당자 시행되고 이 드론sak 얼추가를 그때서 무슨 어떤 팀 그때 다섯한 비슷한 이 모든 계획이 있습니다. 메인 시퀀스이 어떤 이 옷 이렇게 버렸지. 계획이 이렇게 버렸지. 이 계획이 이렇게 버렸지. 저기 그냥 없어지. 조금은 저희 실제 연퇴 또 나라들은 국제가 생기고 있으면 좋겠어. 연퇴 비교 건데 왼쪽보다 이게 대인 어떤 연퇴도 가르쳐가 가르칠 덕빈 너무 덕빈 미스라든 이때에 오시죠. 어떤 어떤 시퀀싱이 이미로 또 컴퓨터가 더 들어오셔서 봤어. 아토마트다. 이거를 뭐 이거 예수도 많이 들어가고 같이 각별한 예수 들어가지고 예수 얼토하게 아픈 신이 어떤데 소지입니다. 예수도 이런 파워가 나서 API 복지는 꽃이 있습니다. 또 지금 예수도 이런 넘어가는 것이 어떻게 소속이 무슨 소리는 또 예수로는 나왔다고 보이는 것입니다. 이는 독수리시. 어떤 일이 사실 어떤 마시는도 이 마시나로 우리도 이것들도 또 활동으로 들들들한다. 그리고 신이 마시는도 그런 대부분 들들들할 때 분이 그 기놈이 그래서 얻어하는 것다. 이 화문은 우리 사인 대기선도 하고 희식이 팀 못했다. 딱 저런 것이죠. 활동을 하는 어떤 위험 포마트 나온 그가 생기 대가성 어떤 그때 우치는 그이 성성 개인 말씀이 어떤 네 그러니까 개인 말씀 덕덕한 어떤 사인 어떤 알고 어떤 진입한 것도 넣었던 것 그래서 왜 요즘 그런 나부터 신경문경 할지처럼 이 미원포만 해주는 것도 호라 요즘 대형 것도 너무 해주들이 사코린 미원도 그래서 실리콘 말이지 우리는 컴퓨터 doktoru gittik. Devamlı yak laboratuvar yüksek hicra yemeği oçi çiziyor. Muslimi burada. 왜 아까 상수부 얘기했다 그 doktor hicra들
실리콘 바이올로지 느끼고 또 사쿠라 여도 마이티먼이가 없으면 이제 사쿠린 여도린 속라 은배우 여도린 오브젝트가 컴퓨터가 됐어. 개별로만 그래도 다른 마테마틱, 스태티스틱, 데이터 마테마틱의 검역으로 여덟 개 학생들이 지시 안 되면 맥시멈 보고 열무치 바뀌고 이 마음을 이해하는 일병들만 밀통을 가지고 쓰고 낮은 나이로 아무튼 발표를 쓰죠. 물론 어떤 일병들만 위에다 쓴 비판의 사고 먹는 아메리칸이 있었지 이런 분들이 National Center of Biodiversity Information 이렇게 많이 얘기합니다. 혹시 이것도 아홉수 내용만 밀트 줬어? 아홉수가 진짜가 없으면 한다고 이때만 했지. 이때 밀트 그거 그래서 이 한국에서 잘 밀트 마스 basic local alignment threshold 그러는 것이 오춘부터 라인은 어떤 덕서스 시퀀스만 오스도 시퀀스에 일진 루이트의 주식을 봤을 가라가 힘들었어. 이게 들어가면 우리 탭차 우리가 저하고 약간 사용을 인도도 알긴 힘을 써줬습니다. 어떤 테이블에서 믹스 꿈팀 덕터는 거의 좀 하나님 비밀이 발견한 마스 그리고 또 이런 웃기진 나라의 덕터 스무 이렇게 컴퓨터 떠올라 하프미팅 이 인식으로 실리콘 자, 되게 또 군인 미크로비옴 미크로비옴 그리고 같은 소식 속에서 다 알았을 때 어린이 미라마스 이는 것도 의미가 있는 느낌이 나쁘지 않습니다. 어린이도 더 나왔는데 이는 것도 내시대 뉴스도 해 아메리칸 뉴스 음식이 이루는 게 구레긴 있고 그리고 또 옥중 했던 구레긴 때 호통 되는 것도 연치겠습니다. 이것도 리틀베이는 좋은 길이 되죠. 예를 들어 흔히 미크로빈 흔히 이니팅 우리가 미팅도 제일 다른 뜻이죠. 내게 수업만 나오는 게 어느 정도가 제일 미크로보딩 이놈이 속고 있는 거예요. 어린이는 뭐가 쉽게 이게 어떤 어린이는 나의 몸의 교수들 있습니다. 이런 것도 다운짓 좋은 다른 사이 아니면 또 남대용 것도 조금 어떤 음식이 후레기를 주셨어. 아메리칸 소스 모습 익숙하고 후레기를 그러니까 조건보다 여러만 보니까 아로거래원이 다음 가로에 있는 나인조가 어떻게 그래서 또 북한에서 더더욱 사고로 닉훈 히트팀처럼 마이크 엉크친 시키도 또 지금 더 큰 나인 보면 진짜 엉크친 시키죠. 근데 막행하지 않았어. 다음 때는 우리 만화에 또 넣어서 두린 자기들이고 두른 후에 스페이스를 먹고 못해. 만화에 또 넣어 김주환이 그릇을 뒤로 가고 진짜 여우처럼 이런 어떤 만화에 그릇이 어찌 허공에 없으면 곁에도 없으면 두린 자기 맞추라고 님 세대대로 먹도 어렸을 수도 있죠. 인도도 아로가로 어른이 나인으로 가로 내가 좀 닉훈이 미크로비옴 것도 누구지?
그 ямар норм тогтоох хэрэгтэй. Бид бол манай нормал философи сайн гэж байна. Норм тогтоохын тулд тодорхой тооны хүндэс. Би одоо энэ ажил бол Наад үеийнхээ 14 онд төгссөн. Одоо нэрийн шинэ үйлдвэрлэлүүд машин физик, nature, science, philosophy гэсэн. Энэ бол социологийн аргын тайлбарсан номтой энэ хүний микробиомын проектын консорциум. Консорциумыг судлаа. Гэхдээ энэ генетикийн консорциум бол өөрийнхөө оронд байгаа хийхэд ямар саад үр дүнгээр бол интернетээр сонссон. Энэ учраас одоо судалгаа гэдэг бол очиж ярилцах гэдэг юм чинь зүгээр яг одоо хотын үзэл гэж очихоос биш. Заавал одоо хуралд очих шаардлага байна. Энэ одоо энэ нэчигийн 12 оны 6-аас 14-ний хэсгийн үеэр 242 эрүүл хүний энэ Европ хэмжээнд сургуулсан гэдэг одоо бичмэн хүн амын үндэсний төсөөллийг бас ойлгож байгаас нэг хэсэг Европын, нэг хэсэг Негроид, нэг хэсэг Монголоид одоо Монгол морог гэж байна. Монголоид чинь бол одоо Ятад Японууд чинь Монголыг үзсэн шүү дээ. Тэгвэл та Монголыг шүү бас хэлэх хэрэгтэй. Үгүй Чинайд гэдэг юм ерөөсөө гас. Монголыг чараасаа. Бидний бас багт юм байна. Зүгээр харин одоо харамсалтай Монгол хүний бүтэн геномын дараа нь ядуу тогтсон. Нэг тийм чадвар. Энэ 129 мөнгөтэй 113 мөнгөтэй эднээс эмэгтэйчүүдээс 18 сайтаас ямар сайтаас ахмаар эмэгтэйчүүдээс 15 сайтаас эмэгтэйчүүдээс төгсгөл олон юмтай юм. 35-аас 44 өдөр ран тэр сарчин аваад энэ дөрвөн 88 сарчсан. Энэ дотор одоо 16S инсомниа бүгд димон шоккан систем. Нэг сарчин бол ойролцоогоор 29 гигабайт мэдээлэл тавьсан. Энэ одоо ихний дүү. Сая одоо өнгөрсөн нэг чиглэл. Энэ бол одоо тэр энэ одоо тэр 18 сайт. Энэ бид ч нэг ихэнх микроб тахсан. Энэ дээр бол одоо хамгийн зүүн суг, баруун суг, зүүн чихний ар, баруун чихний ар хамгийн дотор буй тагнаа үйлсэл бүтэрлээ шүнс хоодоо хэлний дээд хэлний доод шүт өтгөн ялгаас өтвэний дунд хэсэг өтвэний уг өтвэний амсаг ийм 18 зэрэгс 400 хүртэл өдөр сольцоо дотор нь байгаа бүх энэ бол үсэг. Энэ бол зарим Японы практик бол одоо ерөнхийдөө тэр хүний биеэс бол одоо нэг 3000 орчим төрлийн ням бол одоо генетик юм. Тэгээд энэ дотор бол одоо ямар төрлийн ням хаан хамгаалж байна гэдэг арга барьсан. Хамгийн нөхөнд бол одоо орчны бактери юм байна. Тренд матер. Хэвэн үү? Тэр одоо хэвэн тийм яг байгаа тэр хэрэгтэй болов гэж байна. Яг нь хэдэн сая жил одоо хүний эволюц явахтаа
энэ янзаас сав чадаагүй байгаа хэрэгтэй болоод тэгж хэрэггүй юм уу одоо дайны хүүхдийн одоо 욕심 болгон фильм бисэтгүүний дугаарыг хийсэн хаанаас дайны зүйлийг хийсэн юм уу одоо ялангуяа гадны талд стратеги копийн зүйлийг байна. Үгүй стратеги копийн 10 зүйл одоо ямар одоо хэмжээтэй тагсан байна. Тэгээ бас өдөр хоногоор яаж дөрөвдүгээр хоног чинь одоо жилийн турш гэсэн үг шүү дээ. Эний цаана бол одоо эрэгтэй хүн дээр бас одоо ийм юм үчиг бас ингэж бид одоо хүн гэдгийг үдэж авах юм. Энэ чинь хүн хараад нь энэ дээрээ одоо үлгээр юм аваад ямар яваа. Жишээ нь одоо бичсэн зам үлгээр улаахад бичсэн бандраа үнс хүч үгүй. Энэ талын өөр 아다라기. 이루고 인극의 호흡대로 어떤 양갱이 배제하시는 해도 위치 없을 수 없이 모든 것이 그래서 두니아도 렌팅을 또 갖고 누가 들려서 설치하고 양갱 문제도 맞습니다. 아무런 없이 있는데 이렇게 사실은 야베기 역시 이렇게 그렇게 자, 혼자가 목양갱 이렇게 득적 좀 걸는 위치. 그냥 이쪽으로 아니 그런 변동이 될 수도 없고 완전 좋지. 그게 이런 어떤 내리는 어떤 속락 윤크리트 보험 heb시 그렇지 건그레스 루코츠 건그레스 힐코스 건그레스 거의 그걸 지금 이미 미드긴 TV에 허리를 반대로 또 되게 되는 비슷한 뜻은 위치 양인 TV를 무슨 음식 아니고 음식에 쓰는 이렇게 나왔고 우리는 아주 되게 어렵게 만들긴 해도 있고 아, 조금 알 수는 있거든요. 뭐도 속물을 움직이고 살짝 조금 안 쓰는데 이렇게는 살짝 어떤 이 어려운 그것에서 또 힘이 알아 살짝 보이는 어떤 이 합체 역등 해 역제에서 뭐 요위치나 뭐 나 이 미크로비옴도 공 모습 맛있고 그래도 다 국민이 제일 프리마이스 정도 그래서 헬비도 했고 케이스는 아와 되게 나름 좋아했던 팀 그냥 다 그리고 제일 프리 요새 그냥 팀 바이트로 식신 호동이 어떤 미친들 프로그램 미친이 어떤 세팅 부분도 영어 와했는데 유럽인 역시 벌써 공부가 할 줄 알고 왜 이때 하는 거죠? 이런 어떤 미친으로 남의 학교를 속수 못하 미국 그게 어떤 인기도 없을 시박도 없고 지금서도 인터넷 같은 것도 그로 후지가 같은 목지가 했던 거로 샤도 이게 이 양 조금 괜찮이 호주비 다리히 호주 비헤어링 어떤 그래서 이런 스테이스니 바이크 목적 스토리니 이스라엘 믿니 어떤
бидний амьдрал уугдсан зүйлс өдөрөө бидний алж идэв. Нэг нь одоо бид манай эмчнэр бодмоос их анхаарах хэрэгтэй. Сүүлийн 20 жил манай кейсрүү бүсэлтээр төрсөн төрөл 10 тэр үлдэн нь одоо тархин дутуу хөгжүүлж гараад ирсэн. Хүүхэд бол одоо төрөлтөг замаар гараад төрөлтөө бол хэрэгтэй микробыг ээжийнхэн тэр замаас авах хэрэгтэй. Гэтэл шал өөр юм гараад ирсэн бол тэр шал өөр шинэ. Энэ бол хүний гидсний микробиомын физиологийн зөвхөн гидсэн. Энэ бол зөвхөн зан авийн одоо синапсын хөгжил чанарыг заасан айдс хөгжсөн хөгжлийн гидсэн. Гидсэн гэх яг модад гэх юм бол ахаач мэдхгүй өгдөөч мэдхгүй байдаг. Гидсний өөрийн удаа шүүр, гидсний төлөв, гидсний гүрэлцэлдөө жинхэнэ дээр ясны хомсдоо гидсний цусны судсан дээр бодсын солилцоон дээр тэр учраас одоо энэ бидний мэдвэл өвчлөхгүй эрүүл байх гэдэг гидсэн дотор байгаа тэр 1 кг орчим бас маш их шалтгаан. Тийм нь одоо бид онц тавих эмчлэх илрүүлэхдээ тооцохгүй юм уу? Тийм учраас одоо манай гастроэнтерологи эмчнэрүүдээс гидсний яг л судлах. Наадмаас эмгэг физиологийн талын ихгүй юм физиолог судлаас хөт баяр. Тэр энэ одоо микробиом бол артисрол үүсгэж байгаа. Бидний үеийн юм бол одоо хотоодны шалтгаан хэд мэдрэлийн үйлчлээс болсон юм уу таасан. Одоо тэр нь хеликобактер гэдэг юм болчихсон. Бидний яг нэг хэлж яах хад үчих талдаа яг устгаж явах зүйл. Яг устгах гэдэг өөрийгөө устгаж явах. Тэр одоо энэ өөрийн гадрын өөрсдийн гадрынаас хожим тэгээд примитив амин гэдэг одоо тэр одоо нэг мэдсэн ая бас үхий батхад байна шүү дээ. Өчигдөр энэ нэр элен очоод примитив амин оксид тэр нь одоо энэ судасны хамгийн дотор суух энэ дээр нь мэдсэний нэг зүйл. Ер нь атеросклерозын классик үүсгэл бол одоо тох үүсгэл макрофаг гэсэн юм. Макрофаг гэсэн үг чинь тэнд бол одоо ян явж байгаа макрофаг. Тэнд одоо өөр организм хатны юм байна шүү дээ. Энэ одоо үүссэн нэг нь судасны эмгэг. Юм учраас одоо магадгүй ойрын ирээдүйд атеросклерозын би бол одоо бидний эсрэг биш дээ. Ер нь бол одоо үлжээ гэдэг. Юмаа бол одоо явж нэг өдөр тодорхой тэр яг устгах юм хэрэгтэй болов. Одоо гидсний шахалгаа тэгээд тоон төрлийн антибиотик хавсарч өгч байна. Гэхдээ бас тэр толгойн мартахгүй дээ. Ер нь ямар нэг нөлөөтэй. Тэр нэг фактыг хэтрүүлэн яг явдаг идэхгүй ч атеросклероз идэхгүй байгаа явдаг микроб орц байна гэдгийг огт хайхгүй үүсгэж байгаас авч байгаа. Энэ бол энэ нь бол одоо энэ эрүүл судасуудын
Ялайсан цаахан одоо интернет хата ихтэй. Манай зөвөө өгш хан зэдэг багш. Хатантон тас. Хатантон одоо энэ судалслаг энэ судлалын одоо Монгол үндэслэгч. Судалслаг батлуурын үндэслэгч. Багш нь одоо энэ судалсны тим дахад ихтэй маш хайртай байсан. Тэгээд энэ одоо технологийн ихэнх үйлдвэрлэлээс өөрхөн наадад дээр маркетинг наадад хийж байгаа. Энэ үгээ өөр тохиол. Яа армийн байдлыг юм биш. Яа тэгээд энэ маань сүлдээ одоо энэ Монголиас авахгүй. Одоо энэ судасны одоо сүүлийн харах юм бол ийм болсон одоо таглан тэгээд цаатар. Манай одоо монголчууд нас баралтын хөгжиж байгаа нэгдүгээр шалтгаан. Энэ бол манай төгсөлтний өвчин манай хүмүүний нас баралтын нэгдүгээр байр. Тэр дотроо одоо цус харуулт нэгдүгээр. Европын орнууд фокусыг үндэстнүүд ишийн нэгдүгээр. Европосны онцлог биш юу? Одоо яг махалигчнээс болсон гэдэг. Тэгээд одоо асараа махалигчны одоо бидний өвөө чинь одоо бид хүсэл бас чадахгүй. Тэр ганцхан одоо оолмос болсон байна. Магадгүй харин Чингисийн хийжсэн ажил хоол хоёроос хоол хэвээрээ үлдээд ажил нь өөр болсон. Суугаа ажил нь үлдсэн. Энэ учраас энэ бол одоо халамын одоо өөрөө оцсон гэдгийг хөргий одоо хэлсэн. Америкийн хэсэг капитал Вашингтон гэсэн. Энэ бол одоо энэ халамын нөгөө бактери эсийн дотор паразит гэсэн. Энэ бол одоо электрон микроскоп тэр одоо эсийн биологийн дотор эсийн атмосферын тухайн дотор халамын бинцэн баян юу хисбогийн арга одоо энэ халамын эсрэг монохолон эсрэг бодоо харах юм бол энэ дэр халамын бинцэн энэ монохолон эсрэг вирусээр одоо бинцэн бодоо харах юм бол энэ дэр хоос юм учраас энэ одоо халамын онцлог юм тэгээд тэр судлалын одоо кампайн нарын одоо бүхсүүд их сонин тусалж туслын амтан дээр бол одоо тэр атеросклероз үүсгээд халамыг дараагуулдаг антибиотик өгсөн чинь одоо атеросклероз багс. Тэгэхдээ жилийн дараа буцаад ихсэн. Тэгэхээр юу байсан бэ гэхээр нөгөө ямар нөгөө өвчсөн антибиотик тэсвэрч. Тийм учраас нэг антибиотикоор одоо явахгүй арга юм байна гэдэг. Нөгөө одоо тараг проблем. Тэгвэл одоо энэ проблем яг үүчиндээ нөгөө сөрөг нэрүүд манай монголчууд одоо ямар ч антибиотик байхгүй, ямар ч эм байхгүй одоо бидний хүчний учруу энэ пробиотик одоо хүчтэй сүм бүтээгдэхүүн юм байсан. Тараг одоо тэр юмыг одоо хэлэх болсон. Тэгэхээр тэр нөгөө физиологийн юм маань эмгэг үүсгэхэд физиологч чинь эерэг үүсгэж байгаа яг алчгүй гэж эмчнүүд дандаа бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол шал өөр байгаа. Удаа тэсэр байгаа. Давсч юм.
ሻል ወረቀት 붙여줬어요. 매일 어떤 인범의 과학들이 보러비언 어떤 수능 안티비오틱 막히는 음운탈도 양분 화학이 없었다. 양갱이 비루스 내일은 어떤 보러비언 안티비오틱 근데 드림 보러 히팅 기나스 음치나로 비밀 알고 어떤 개수치 양 엑세들이 오차 리미게 삼고 일로 어떤 피즈라기치 일차 이 오차서 다른 어떤 얼굴 동네 임치나로 인 피즈로 삶이 되게 임치나로 임치 그래서 어떤 안티바이오틱 저 뭐 스무가 합치가 홍보를 위해서 영어 좀 주십시오. 뭐 선도 있어요. 이런 저희 미국의 여러 메시지들이 너무 보여주고 있습니다. 어떤 거기서 디피치들도 마시 다른 것도 팀 어떤 소득 대화를 했었거든요. 이것도 아메리칸에서 있는 유럽도 남시겠죠. 군수님부터 그랬던 것이죠. 안티비오틱도 마치 됐을 때, 안티비오틱가 또 음식을 미국과 또 걸어 이런 분이 와서 돌아갔다 어떤 분이 없어. 빛이. 이게 운동이 다르다. 완전 빛이 Smith, 아마도 어떤데? 이런 쪽에서 느낌 왔을 때, 어떤 로스트가 있을 때, 만나요 어떤 이미는 국티고 어떤 약간 국티 마스를 치는데, 마구선 마구선 것도 있지. 그렇지 나야만 나오고 있다. 마크로 다음 생각해서 이루 흔히 마 사고 싶고 임치키 안티비오틱이 나오고 요즘 기타는 막 똑같은 피 연락이 다르다. 이렇게 내려오는 거야. 미크로 이렇게 되게 되면 아래쪽으로 왔어. 액션 왠지 미국 정보를 가지고 있습니다. 아까 못 찾았어요. 인위동들이 그거 인도도 그냥 없어. 인도도 바뀌다. 시키면 밑에 혼들이 있어도 왜 이 못도 어린이. 인도로서 약간 마셔. 홍안띠의 수도 흥이 시민관나라도 어떠한 것도 하고 이렇게 허있다 그래. 그게 시작하다. 어떠로가 높이 묻히고 샤올 코스트 이 높이 묻히는 어떻게 어떤 그리스인 독서는 그런 어떤 집들 아니 무슨 그것부터 지금 그리고 샤드 오일 그것부터 그 거기에 속단돼서 아키에 박테리아 같은 것 그래도 이렇게 좀 그래 이런 것도 태국적인 사이클링은 안커버인 에어크래프트 수수료야 한칸의 에어크래프트 수수료도 안 내려오고 있어. 어비가 아니고 욕심을 제기해. 그래서 아에로비 아크로바틱 나이스 그리고 인더스트리 줬어. 뭐 이거 지금 위에다 이 높게 욕심 같은 거로 지금 무슨 뭐 들위에 잡수는 높게 욕심 어떤 소리에 fonds 거고 이게 대화도 이놈이 그 기프티 클리닉 막히는 거라는 어떤 박테리아가 또 이렇게 친 묻는 박테리아 때
Энэ сошиал нь митохондрийн ДНК-г даалдаг. Ингээд генетикийн аргаар үзэхэд ерөөсөө одоо ихэвчлэн хүлт хамаарах тийм үгтэй байна. Архибактери. Тэгвэл бид эс болгон дотроо бактери авч байна. Тийм учраас ч одоо нормалны физиологи тэр доктор үгүй яасан. Тийм учраас би бактери доктор гэсэн багтаа. Одоо шүү. Сая бактери, бидний эс дотор үлдсэн бактери. Би дагаад амжилт чадахгүй. Гэхдээ цоо өөр одоо яг митохондрийн одоо ДНК-г ер нь хүний удам судрын холбоог тогтоох гэж байна. Тэр болов их талын холбоог нь одоо митохондрийн ДНК-г эцэг талын одоо удам судрын холбоог бай харуулсан. Энэ нь одоо гадуу бид эмэгтэй хүний эсрэг дотор орсон юм уу? Яагаад юм бэ? Мөрчл байсан одоо митохондрийн ДНК-г их талын үйл тэрнээс гадна одоо хүний геномыг ингээд судлах юм. Хүний геномын ерөөсөө 2% одоо 3 тэрбум нутгийдээс 2% нь одоо өөр нийлүүлэх гэн байна. Жинхэнэ утгаараа гээ. Үлдэх 98% нь зохицуулагч гэж хэлдэг. Одоо 2000 оноос хойш эцэгтэй хөгжсөн тэр юм уу тусдаа юу байлаа гэсэн юм байна. Энийг жишээлбэл 80% нь ерөөсөө эндоген ретровирусны транспорт. Энэ дээр нэмгээд одоо энэ C-ийг товчилдаг одоо сүлбэл бас ретровирусны зэрэг юм. Бидүүн ретровирусыг одоо декод үүсгэж амар хэрэггүй ажил хийдэг. Бидний геном дотор энэ байгаад хүний бүхэн түүхэн хөгжил тэр дотор нь байгаад байгаа нэг чинь тэрийг хэрэглэх чадвар байна. Үгүй бол тэр одоо илүүцэж гэсэн. Тэгээд одоо энэ электрогенийн төлөв яг одоогийн зарим одоо зүгээр төвчөн үсгээр тэр вирустэй энэ бол асахаа тэр геномын хэсэг нь орж байгаа. Тэр геном бүхнийг орж байгаа бол яг одоогийн тэр хавдрын үсгдэг хэсэг гэж. Тодорхой хэсэг нь ороод бие даасан юм үсэхгүй. Тэгээд дараа үедээ дамжаад яваад байгаа нь энэ бол одоо хөнгөс гэж. Доохондоо яг эксийн одоо тэр юу хийгээд байгааг сайн байна. Тэгээд одоо хүний геномын 80% чинь нөгөө өөр нийлүүлэлтийг дааж байгаа геномын хэсгээс 4 дахин их вирусыг дааж байна. Вирусын геномын хэсэг электронник одоо бас вирус бас энэ нэг циркол вирус геном бас байдаг. Энэ нь хүндүүний голдуу электровирус. Тэгвэл электровирус залуу вирус бүхэн гэж байна. Энэ 30 вирус дөрөв босож геном. Одоо эндоген электровирус гэж байна. Эндоген электровирус хүний геном хадгалагдсан нэг хөөх юм. Одоо энэ бусад альбины электровирусыг үлддэг юм чинь тэр нь баримтсаг бидний сайн жилийн өмнөөс бидний геном ороод ирсэн бэ гэдэг тогтсон. Ерөнхийдөө 70 сая жилийн өмнөөс одоо байхгүй өг санагч гэж байна. Тэр санагчдын анхаарал энэ амжуулаад ирсэн бодоход эсвэл вирус зүгээр визуал гэж болохгүй ч юм.
үнэхээр өнөөдөр за хэдэн хүмүүсийг мэдрэгдээс болж байгаа багшийн лекцээс сонслоо хайртай. Тэгээд багшийн лекцээс асууж тодруулах хүмүүс асуусан. Заавал ирмэлийн геном электровирусын чиглэл юм геном янз бүрийн бактери вирусын геном байдаг. Тэгвэл заавал халтар авахгүй байна. Ерөөсөө химийн өөрөө үүсчих боломжтой юм шиг би бодлоо. Энд зүгээр бодлоо. Тийм боломж байх. Тэгээд дараа нь яг гэхдээ тэр геномын мутац удаан ч юм уу ошроод явсан тохиолдолд бид нар цусны үзэхдээ зүгээр химийн ч юм уу электровирусын геномын халтар их болоо явж тэгвэл бид нэг халтар авчих. Анхнаасаа халтар аваагүй байсан үргэлжлээд би мутац явчих боломж байх. Энэ нь бас болцоод юм байна л да. Тийм учраас ердийн нөхцөлд үйлчлэгдэх хүчтэй нөхцөлч юм бол Японд Ааchen гүнгөх хайсны дараа тэрнээс үлдэж хоцорсон улсуудын дотор лейкоз хүсний хатвар гэсэн. Тэр эндогены зүгээр тайван байсан одоо нөхрийг ганц нөхцлөөр сөдөөх юм бол бас юм хэлбэртэй шийдэж болох юм. Тэгвэл бидний вирус бактери гаднаас ороод ирлээ их халдаад хардах биш. Доторх юм маань урууж байгаа биш үү гэж бодож байна. Бид өөрсдийн маань хэвийн одоо хамгаалах чадвар судрах өөрчлөлт хийх юм бол одоо манай бидний үеийн одоо эмчнэр сайн мэдээ. Жирэмсэн эмэгтэйчүүд бол голдуу одоо сүрийн миллиардын хэлбэрээр маш боддог үйлчлэг маш боддог. 1956 онд манай одоо энэ бүх хүүхдээ сүрийгээр вакцинууд өгсөн баггүй. Тэрнээс өмнө зөвхөн хотод вакцинжуулаад өдөөгийн улсуудад вакцин. Өдөөгийн агаар ер нь сүрээгийн ян, Б гепатитийн ян, гепатитийн янгууд бол архаг хинээс архаг халдвар үүсгдэг ямбод ер нь одоо геномд чинь орж үлдээ гэсэн юм. Тийм янгууд л явж байгаа болсон. Тийм одоо учраас сүрээ бол ахлын тогтолцоо их сайн байгаа хөнгөл үрж өгсөн. Бидний үеийнхний одоо бронх дагсан, чулуучсан тийм сүрээгийн боломжтой байна гэж. Тэр нь жирэмсэн үйл задаг. Яагаад жирэмсэн үйл гэхээр жирэмсэн үйл архлын тогтолцоо маш өөрчлөлт тэр тусмаа сударч байж. Яагаад тэр хүний одоо хэвлэлд нь явж байгаа тэр гоо ганцхан тэр хүний юм биш лээ. Өөр хүн талын ч юм уу хийц учраас нэг ёсоор яах нь гадна. Тэрийг тээж өнгөрүүлэхийн тулд одоо хандаад сурвалж өгдөг шүү дээ. Тэгээд тарих тохиол өнгөрүүлээд одоо өчигдөр савны өчигдөр агшаагаад гадна юм ч төлөв. Тэрнтэй адилхан тэр одоо организм судрах үед тэр үлдэж очсон янгууд. Тийм дүндээ бидний одоо шүтний өвчин, чихний булаг гэдэг чинь нэг одоо тогтсон булаг бол одоо насан турш. Тэгээд биеийн судрахаар эсвэл одоо тааны сайн мэддэг хомхоо. Хомхоо гэдэг юм ирээд долоож байгаа юм биш. Бидний одоо тэрминатын нерв суучихсан энгийн herpes вирус сочирлохоор тэгээд цаад нүд орчих. Ийм юм бол геном бидний одоо геномын сан мэдээж хоцрох дуртай. Тийм учраас би бол энэ архаг халдварын янгуудыг бол сонирхол физиолог ойлголт гэж байна. Одоо орчин үед жишээ нь хүний биологийн өөрчлөлтөөр ерөнхийдөө вакцины төлөвлөсөн нэмэг нөхцөл сүүлийн үеийн судалгааны явж байгаа ялангуяа Японы улсын
процессыг ажиллаж байна. Таны түрүүний хэлсэнчлэн хүний биед байж байгаа микроб хүний биорит шүний болон өдний биорит хамаа хэмжээ өөрчлөлтөд ашиг. Тэгэхээр энэ өөрчлөлт хүний биологийн болоод хүний биоритмын зохицуулдаг гений экспресс нөлөөлж байгаа тийм судалгаа байж эсвэл биедгээр нөлөөлж байгаа ажил. Бүхэл геномыг судлах маань 2000 оноос хойш тийм. Одоо эхлээд Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний яам 10 жилд 3 тэрбум US доллар зарцуулж ганцхан одоо юм байна. Энэ нь одоо ямар ч статистикийн баталгаа. Энэ ч одоо 1000 геном судлаа гэх. Одоо өнгөрсөн жилийн Nature-ээр бас 1000 геномын үндэслэл байсан. Одоо энэ цаана өдөр шөнөнд яаж өөрчлөгдөж одоо мөхтэй хүнээр менструалийн циклийн дагуу яаж өөрчлөгдөж энэ дандаа экспресс өөрчлөгдөж байна. Тийм юм одоо судлаа. Энэ судалгааг бол одоо бид энэ залуугийн болцох. Тэр манайхан бол тийм одоо нарийн төвчний судалгаа бид манай лаборатори байхгүй. Тэрийг бол силикон биологи гэж байна. Өөрөөр одоо чинь генийг судлахын тулд заавал лабораторид одоо химик шинжилгээ хийх хэрэггүй. Тэр одоо генийн сан хадгалагдсан олон геномын генийн хэсгүүдийн дистрал одоо турших замаа хийх болж байгаа. Одоо энэ их сайхан нөхцөл бий болж байна. Бидний үед бол зөв бидний одоо энэ бидний үед энэ өөр хичээл дээр эрфрат бичүүлэх гэдэг тийм юмс одоо ямар болсон гэдэггүй юм ч мэдчихсэн. Хичээл болгон дээр эрфрат бичүүлдэг. Тэр эрфрат гэдэг нь бол одоо телевизэд бидэнд олддог одоо гадаад информацууд Оросын рефертивний журнал гэдэг одоо 50 хэдэн сургууль болдог. Тэрэн дээр зөвхөн абстракт. Тэр абстрактыг логчод дээр нь одоо фантастик гэж юм гэж. Одоо та нар интернет сөхөөд оригинал судалгаа үзэх. Юу ч асуу та нар инкрэцтэй хүмүүс сайхан мэдэн үзүүлдэг. Гэтэл энэ таны ярьдаг одоо судалгаа бол одоо ер нь цаг агаараас энэ хэлбэрзэл тэрний өөрчлөлтөөс эмгэг яаж явж байна? Энэ өдөр шөнийн өөрчлөлт. Одоо жишээлх юм бол одоо энэ цагийн бүсийг товчлоод нисэх гэдэг маань сүүлийн үед бол эрүүл мэндэд маш их хавж ирэх байна шүү дээ. Мөн одоо нисэл өөр газар очих сайхан гэсэн чинь явж одоо энэ биеийн бүх функцийг амрааг нь холбоодог. Тэр нь эргэж байрандаа орохын тулд одоо хэмжээ ам шаардлагатай. Үнэхээр энэ пробиотикууд байхгүйгээр хүний хэвийн үйл ажиллагаа явагддаггүй маа гэдгийг батлан харуулж физиологоос хотдог байгаа шүү гэдгээ нотлоо багш маань мөн энэхүү микробиом энэ бүд ашигтай энэ бичил биетнүүд заримдаа бас хүчний шалтгаан болдгийм шүү гэдгийг бас нотлон харуулж чадаад үүгээрээ энгийн физиологоос хотдоогүй шүү гэдгээ бас илэрхийлж чадлаа. За ингээд үнэхээр түрүүчтэй сайхан лекц хийсэн Монгол Улсын ерөнхий хамгааллын агентлагч академич Нямдаа орчтой бүгд алаа гэж үзсэн.